Hi guys, өнөөдрийнхөө бичлэгийн төлөвөөр л тэгээд өнөөдөр болохоор би арай жоохон сонирхолтой бичлэг хийнэ. Тэгээд юу вэ гэхээр өмнөх бичлэгийн дээр болохоор би Instagram influencer хийдэг гэж ярьсан байгаа. Тэгээд Instagram influencer хийснээрээ би компаниудаас бэлэг маягаар PR packages буюу янз бүрийн бүтээгдэхүүнүүд авдаг. Тэгээд өнгөрсөн нэг 3, 4, 5 хоног байна да авсан бүх зүйлүүдээ нийлүүлээд тэгээд та бүхэнд харуулъя гэж бодлоо. Бичлэгийг үзэхээс өмнө миний YouTube сувд нэгдээд subscribe дараад энэ бичлэгийг лайк дараарай. Хэрвээ иймэрхүү бичлэгнүүд арай ихийг хийлгэхийг хүсвэл бас comment хэсэгт бичээрэй. Та бүхнийхээ сэтгэлдлүүдийг би бүгдийг уншдаг болохоор тэгээд хүсэж байгаа зүйл байвал ямар нэгэн сэтгэл надад хэлмээр байвал тэр бүгдээ comment хэсэгт үлдээгээрэй. Тэгээд бүгдээ бичлэг рүү оръё. Эхний бүгдээ package-наас яваад танаас ирсэн бэ гэхээр Christian Odette гэх юм. Christian Odette. Нэг адрес ирсэн байна. Яа гүрхий. Makeup company баггүй тэгээд юм юуноо гаргадаг. Урлагийн бодгоноо гаргадаг. Өмнө нь бас надад бүтээгдэхүүнд явуулж ирсэн. Тэгээд нэр нь болохоор Christian Odette гэдэг нэртэй. Тэгээд надад нийтдээ 6 ширхэг шинэ Halloween collection юм шүү. Жисэн нотын харъя. Танаас үсэн ингээд үзүүлчихье. Нэмрээ. Хөөхөө юм эдийнх юм малгай гарсан юм уу? Надад юм малгай байсан. Надад малгай зөгтгөн юм аа. Look, it's just зөхөд ам уу? Надаа малаа угаас зөгтгөх байхгүй юу? Би ингээд надаа малаа зөгтгөхөөснөөс болоод бүр ингээд багтаахта юусэн малаа өмсдгөө тэгээд байнгын хүмүүс загнуулдаг гэсэн. Малаа өмсөх ёстой мэн гэж би ухаарсныхаа дараа ер нь бол малаа өмсч эхэлдэг болсон. Тэрнээс өмнө бол надаа хамаагүй гэж явдаг байсан байна. Тэгээд за би ч эднэрийг хамт онголгоод харуулъя. Би доор ичсэн бүх авсан бүтээгдэхүүнүүдийнхаа линк тэр компаниудынхаа инстаграмуудыг оруулчих. Тэгээд би ямар шийдүүд авснаа та нарт харуулъя. Эндээ ингээд swatch хийгээд харуулчих. Юучсан инстаграм дээр makeup tutorial-ууд хийж эхэлж байгаа. Тэгээд тэр бүгдэн дээр авсан бүтээгдэхүүнүүдээ бас нэмж хэрэглээд та нартай харуулнаа. Тэгээд та бүхэн миний Instagram tutorial-ууд дээр бас хамт байгаарай. Оо, in brown. Энэ амар гоё nude өнгө шүү дээ. Yay. Би бүр юм nude биний өнгөтэй хурлын болдог амар туртай. Биний өнгөтэй байх тусмаа л надад гоё санагддаг. Тэгвэл цаанаас өнгөнд нэг амар турахгүй юм шиг юм аа. Зүгээр би одоо нас жоохон өнгө ашиглаж эхэлнэ. Миний амар туртай өнгө наа. Яг юм нэг юм бордоо туяатай гэхдээ бас нэг бас ягаан дуу туяатай нэг юм өнгө шүү дээ. Энэ бүр супер. Энэ арай жоохон бор юм байна. Хавхаар бол биш бордоо туяатай гэхдээ бүр damn ямар гоё өнгө юм. Сүүлийнх нь бүр амар мохолчлаа. Амар гоё алга гэж бодсон чинь. Swatch хийснэ юужсэн гар дээрхээ харуулчих. Ийм байна. Би уруулын мод нь болохоор уурсдах савлгааны юм. Тэгээд формула амар гоё юм байна. Яна сүүлийнх нь харээ бүдүүн болцсон. Хоёр дахь нь юу гэхээр нэг юм том package байна. Тэгээд ингээд харал ийм хэрцэг нэрсэн байна. Усны өмөрсөн юм. Тэгээд би энэ нэрийг нь яаж дуудсан юмсан мэддэг байхгүй юу? Olerski гэдэг юм лөө. Olenriksen
Oh, you're filming? Yeah. Still filming. Swatching. За миний камерны цэнийг бас буцаад хэлчихлээ. Тэгээд юу ярьчлаа? Энийг ярьцтэй. Тэгээд би эдний юмнуудыг амар гоё гэж сонссон. Гэхдээ өмнө нь юусэн авч байгаагүй. Тэгээд энийг хэрэглэж үзэхдээ амар гоё наа. Facial sauna scrub гэнэ. Харагч байна. Тэгээд дотроо нэг иймэрхүү үтэн байна. Яа, энэ гоё үнэртэй шүү. Камер энийг хэрэглэжсэн юм л доор ямар нэгэн сэтгэлээ үлдээгээрээ за ямар хэсэн гээд би бас эднэрийг хэрэглэж үзээд аль болох буцаад сэтгэлүүдээ дараагийн влогуудаа та нарт хэлээ явна. Хэрвээ та нарт хэрэгтэй бол энэ болохоор дахиад нэг юм байна. Энэ болохоор Cold Plunge Pore Mask гэнэ нөгөө нэг юуны нөхцөлтийн маск гэнэ нөхцөлтийг агшаадаг. Оо юм юу та? Би танарт харуулах хэвээр. Би энэ маскуудыг амар их юунод амар их мейкап артистууд амар гоё гэд ярьж ирснийг амар санаж шээ. Танайд ингэж харуулчих. Бисээ санаандгүй нэг унгаац шүү. Sorry. Би нэг уг амар хайрлаа гэж утсан чинь. Бэгүй баку. Гайчл. Оо амар юм. Сингэсэн амар гоё өнөрт юм. Тэжэр би яваад гараа хүчтэй. Энэ хайрцаг дотор өөр бас нэг энэ миний хийх чадахгүй брендing нэг усны маск байна. Тэгээд энэ нь болохоор Water Defense Pre-Wash гэнэ. Тэгээд хэрэглэх заавар нь болохоор энэ усанд орохосоо өмнө энэ маскыг тавиад 2-оос илүү минут байлгах хэрэгтэй. Энэ нэг усны ингээд ороодог юм баг шиг байна. Одоо яа юм бол энэ одоо юу юм бэ? Би нэг гуглдахгүй бол ойлгохгүй байна. Энийг хоноо яах юм? Тэгвэл үсээ юу ч гэсэн ингээд тэр маска төрчихөд энийг ингээд углаад байж хэвээр. Яа мэдгүй. Надад яцтай өрцөхгүй. Юу ч гэсэн нэг иймэрхүү юмрлээ тэгээд нэг ус туршиж үзээд яаж хийж болд юм бэ тэрийг сурчаад тэг үзүүлээ за. Бид хамт онгоолгоё. Carity гэд брэндээс нэг package авсан байна. Тэгээд харин blush bomb-од явуулсан байна. Оо, дөрөв газар өнгөлөгч. Газар өнгөлөгчийн юм бакс явуулсан байна. Нэг өөрийнх нь брендийн бакс юм байна. Carity F25 гэнэ. Нэг юм гоё. Hey. За би ч гэсэн энэ дөрвөл ингээд би ингээд swatch хийчлээ. Тэгээд эхний 3 нь болохоор энэ 3 байгаа. Тийм ингээд дараагийн 3 нь болохоор энэ 3. Тэгээд тэрний дараагийн 3 нь энэ 3. Сүүлийн 3 нь яна тохоо хүртэл. Тэгээд сүүлийн 3 нь болохоор энэ 3. Тэгээд эднэрийг бүгдийг ингээд swatch хийчлээ. Надад болохоор хамгийн их таалагдж байгаа комбо нь болохоор яг энэ юм шиг санагдлаа. Яг хатран дээр яг өнгөлөгч болгоод хэрэглэхээр тэгээд энийг яс нүдэн дээр ч юм уу тэгээд амар цагаан арьстай бол энийг хацран дээр хэрэглэж болохоор эсвэл бүр яг хацран дээр энийг хэрэглүүл хамгийн гоё юм шиг харагдлаа. Дараагийн пакэж нь болохоор бас адилхан энэ брендийн Carity гэх брендийн юм байна. Пакэж юм. Тэгээд адилхан юм болчихсон. Үгүй. Нүдний palette тэгээд
primer нүдний primer бас явуулсан байна. Би та нарт үжсэн primer ихлээд харуулъя. Тэгээ бичсэн primer энэ дээр болохоор бүх нүднээ одоо надад явуулсан юм нүднийхэн тэн тэгээд энэ primer box гэдэг чинь box нь $4, primer нь $7. Тэгээд энэ нүдний тэн нь $19 юм байна. Ийм гоё өнгөд гаргаж ирсэн байна. Би энэ хідэн өнгүүдийн энэ гар дээрээ сууч хийгээд үзүүлчихье. Гараа цэвэрлж өрсөн амжихгүй юм. Энэ ч гоё өнгө шүү. Тэг ер нь бол газрууд амар их өнгөөр тоглож байгаа юм байна. Тэрнээс нь бас амар гоё яна. Transition өнгө юм. Гарн дээр болохоор ингэж харагдчихж байна. Yay! Тэгэхээр Prelice-с ирсэн. Prelice-ийн би бүх бүтээгдэхүүнүүд амар дуртай надад бүр байнгын юм явуулдаг. Энэ Halloween packaging гэдэг орсон мөрт Hi Beautiful гэнэ. Beautiful. Prelice-с ирсэн. Энийг болохоор хоёр юм явуулсан байна. Нэг нь болохоор ийм cleansing milk юм юу гэх юм уу? Тосон нэг юм угаагч байдаг шүү дээ. Сүүн угаагч. Тийм угаагч юм байна. Би бүр энэ маск амар дуртай юм маск би яг амьдарч чадахгүй байна. Энэ нь болохоор нөгөө нэг яг нүрийн массажинд ороод бүр ингээд нүур ингээд толгоор болоод гараад ирдэг шүү дээ. Яг тэр мэдрэмжийг энийг төрөх болгонд авдаг. Тэгээд 7 хоногт 3 удаа би ашигладаг. Тэгээд ёо энэ бүр амар гоё. Юунаас Michael Todd Beauty-гээс надад ийм хоёр машин явуулсан байгаа. Тэгээд би энэ хоёрыг бас хэрэглэж үзэхэд бүр амар догдолж исэн. Надад юу явуулах вэ асуухаар би энэ хоёрыг авмаар байна гэд өөрийнхөө өснөрөө энэ хоёрыг сонгож авсан байна. Тэгээд ийм жижиг ийм шар өснүүд аваад идэв штэ. Тэгээд ямар зарим хүмүүс бас юм жоохон сахалтай байдаг. Тэгээд тэднийг ингээд яг энэ девайсаар ажиллаад автын билээ. Гэхдээ би энийг ерөөс хэрэглэж үзээгүй байгаа. Тэгээд би болохоор нүүрэн дээрээ бас яг юм жижиг шар устай байхгүй. Тэгээд тэрээ бүр яг байнгын амар санагдаад гэхдээ яг нүүрэнд зориулсан юм авч болдог юм юу ерөөсөө амьдралтаа харж байгаагүй. Тэгээд энийг харчаад би бүр ёо би энийг хэрэглэж үзмээр байна гэд. Тэгээд энээр болохоор ингээд урдаа ингээд сольж олдог шум мэдтэй. Тэгээд ингээд хэрэглэхээс өмнө нүрээ угаадаг савантай. Тэгээд дараа нь түрхдэг тостой юм билээ хэрэглэснийхаа дараа. Дахиад нэг юм надад ирсэн. Тэгээд ер нь болохоор нөгөө нэг Supersonic гэдэг крем тараадаг юм электрон бакс юм билээ. Тэгээд энэ болохоор ингээ гадаа юм хаалттай. Тэгээд дотроо юм юу билээ юм ягаан өнгөтэй бас өрхөр өнгөтэй. Тэгээд ингээд дотор нь ажилтай. Нарс асууч юм. Би ингээд юмдаа орохоор энэ ерөөс фокуслахгүй байна. Тэгээд би та нарт 3 тохиргоог нь харуулчих. Эхнийх нь болохоор ингэдэг. Сонсогдож байна. Тэгээ хоёр дахь нь болохоор ингээд бүр хурдан. Гурав дахь нь болохоор арай юм удаан гэхдээ амар жигдэх юм уу. Тэгээд аль хүснээ өөрөө сонгоод тэгээд ажиллуулж болох юм билээ. Би энийг хараа диско задлцсан. Гэхдээ та нарт юу ч гэсэн харуулчих гэж бодоод ийм байгалийн гаралтай нүүрний нүрийн ком надад Beauty by Earth гэдэг брэнд надад явуулсан. By Earth гэдэг энэ брэндээс надад ийм 5 зүйлтэй ийм нүүрний ком явуулсан. Тэгээд энэ дотор болохоор юутай hydrating face mask, нүүрний масктай. Тэгээд энэ болохоор тонер юм байна. Энэ болохоор нүүрний бодог арилгагч. Тэгээд энэ хоёр нь болохоор нэг нь болохоор нүүрний юу тос, нэг нь болохоор нүдний тос. Тэгээд ийм 5 зүйл надад бас явуулсан. Тэгээд энийг би бас хэрэглэж үзэх гээд ууг нь задлцсан бисэн. Тэгээд ерөөсөө хэрэглэж үзэж амжихгүй л яваад байна. Зөвхөн таалагдсан би юмнуудаа л хүмүүст ер нь бол ярьж сонирхолтой. Түүнээс биш
хичнээн надад ингээ явууллаа гэд би ерөөсөө бүгдийг ингээл яриад энэ гоё гэд ерөөсөө байдгүй зүгээр л би энэ видеог болохоор та нарт арай жоохон сонирхолтой юм болоо гэдэг үднээс та нарт ярьж байгаа шүү. За одоо ганцхан юм үлдсэн байна. Тэгээд миний яг камерны цэний тусгаа би бүр амар сандраад байна. Ингээд буруу харж. Everyday weeks гэд би бидний ихтэй хамтарч ажиллаж байгаа. Энэ болохоор энэ химэл өвснөө заадаг. Тэгээд энэ химэл өвс нь болохоор энэ гоё blonde дүнгийн makeup look-од хийхээрээ бас би энийг ашиглана. Амар гоё ус миний ингээд энэ хоромж өснөө зүүчхээр ингээд би бүр юм шал өөр хүн шиг ингээд харагдаад бүхэлээ. Тэгэхгүй надад тэр нь жоохон таалагдаад байдаг шүү дээ. Өөрийнхөө бас төрхийг заавал ингээд бүр ингээд нэг хүмүүс өөрчлөхөөсөө илүү зүгээр гоё туршиж үзээд өөр юм туршиж үзээд гэхдээ яг жинхэнэ үсээ гоё хайрлаад тий. Яа, өнөөдрийн юм чигсэн хідэн та нарт үзүүлэх гэсэн бүх юмнууд манайда дуусчлаа. Би үчсэн ингээд өөр компаниудтай хамтарч ажиллаад тэднэрээс ингээд юмнуудыг аваад тэгээд та нарт сэтгэлдээ хэлэх юм гайхалтай бас нэг ажил хийхдээ бас айгүй их баяртай байгаа. Тэгээд хэрвээ та нар минь хизэж байгаагүйсэн бол энэ бүхэн хизэж бүдэггүй хизэж боломжгүй тэгэхээр хамгийн ихэнд та нарт маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээд үргэлж надтай хамт байдагт, үргэлж миний сторинуудыг үздэг, үргэлж миний YouTube бичлэгнүүдийг үздэг. Надад ингээд гойгоо сэтгэлдээ илэрхийлдэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд энэ бүгдийг би туршиж үзээд амьдралдаа ингээд гоё харуулаа. Тэгээд та нарт бас өөрийнхөө сэтгэлүүдийг түгээх ийм гоё ажил бас хийхдээ маш их талархдаг. Тэгээд яа энэ мэдгүй надад бүр үгээр илэрхийлэхгүй гайхамшигтай мэдрэмж үргэлж төрдөг. Тэгээд бодохоор яг би дуртай зүйлээ хийж амжих надад их санагддаг. Vlogsууд хийдэг, тэгээд гоё яриа бичлэгнүүд бас хийдэг. Тэгээд тэр бүх бичлэгнүүдийг яг цаг тухайд нь үзэхийг хүсвэл та нар миний YouTube сувгууднийдээ subscribe дараарай. Тэгээ хажууд нь бас юм жижигхэн хонх байгаа. Тэр хонхон дээр бас дараарай. Тэгвэл миний видео апплод хийх болоод та нарт notification очно гэсэн үг. Тэгээд хэрвээ энэ видео таалагдсан иймэрхүү видеонууд дахиж нэмж үзэхийг хүсвэл та бүхэн лайк дараарай. Тэгээд яа доороос комент хэсэгт үлдээгээрэй. Аль бүтээгдэхүүн та нарт таалагдж байна, алийг надад туршиж үзээ та нарт сэтгэлийг хэлээсэй гэж бас хүсэж байна. Аль нь бас арай сонирхолтой юм шиг санагдаж байна. Тэгээд доор би бас өмнөх яриа бичлэгтэй би яагаад инфлюенсер болсон, тэгээд өөр бас ямар ажлууд хийдэг тэр бүхнийхээ талаар бас би бичлэг хийсэн. Тэр бичлэгээ би доороос description линкийг оруулчихъя. Тэгээд яа би гэрээ гоё төвчлээд ингээл гоё бичлэгнүүд хийгээл хумсаа хийгээл тэгэл зүгээр л ингээ хүссэн юмнуудаа ингээ хийж амьдарч байгаадаа бүр үнэхээр их баярлалтай. Тэгээд тэрийг араа бас орлого олоод тэгээд энэ их компаниудтай бас хамтарч ажиллаад явах надад үнэхээр гоё байдаг. Тэгээд та бүхэндээ хамгийн түрүүнд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye.